За баярлалаа. Би нэг зүйл тодруулъя. Тогтолцооны төслийн 2 дахь заалт зөвхөн одоо энэ хавсралтад хамаарахгүй шаардлагатай эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдлолтой хуулийн төслийг санаачлыг зөвхөн засгийн газар санаачлах юм шиг харагдаад байсныг би өөрчилсөн гэж ойлгож байгаа. Ингэж ойлгож болох уу? Байнгын хорооноос асууя. Монгол Улсын ерөнхийлөгч улсын хурлын гишүүдэд хамаарахгүй гэдэг заалтыг нэмж өгсөн үү? За, хэн хариулах вэ? Оюун дэргш хариулах. Арднаас дарга байхгүй. За, оюун дэргш хариулах. Тогтоолын төслийн 2 дугаар залт нь тогтоолын хавсралтаар батлах Монгол улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгүй болгох үндсэн чиглэлийн төсөлд хуулийн төсөл улсын их хурлын тогтоолын төслийн нэрийг зааж тухайн хуулиар зохицуулах харилцаа хууль санаачлах өргөн мэдүүлэх хугацаа хяналт тавихыг байнгын хороод тусгана гэж заасан байж байгаа. Мөн Монгол улсын ерөнхийлөгч болон улсын их хурлын гишүүдээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол маань хамаарахгүй бөгөөд үндсэн чиглэл тусгагдаагүй ч гэсэн зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийг төслийг санаачлах боловсруулах эрхийг нь бол хууль санаачилж байгаа энэ 78 субъектэд хэвээрээ үлдээж байгаа гар заасан байгаа. Ерөнхийдөө бол ерөнхийлөгч болон их хурлын гишүүд бол өөрийнхөө бүрэн эрхийнхээ хэмжээнд бол хуулийн төслийг санаачил боловсруулж болно гэсэн үг ээ. За, даваасрын гиш. Баасан хүү гişүү. Асуулт асууя.